Хай. Зя би ямар ч байсан өнөөдөр Марсел орчоод тэгээд сая богоноосоо буугаад машин дээрээ ирээд суугаад байж. Бүр машин амар халзан. Би нөгөө нэг наран талдаа паркинглаад орхисон чи бүр өрүүлээсэн ч барьж болохооргүй шахуу бүр амар халзан байна. Тэгээд ямар ч байсан сая цонхнуудаа онгоолгож арай жоохон агаар оруулаад тэгээд кондишнер асаачлаа. Одоо удахгүй хөрөх ах. За тэгээд тэр хооронд нэг жоохон сүүлийн үе юу болоод яагаад байна тухай жоохон ярьдим үү гэж бодлоо. Би тэгээд ойрдоо бүр үнэхээр их ачаалттай өдрүүд өнгөрж байна. Ярьж ирсэн шүү дээ. Тэгээд 5 сарын сүүлээс ахуулаад бит хоёр шинэ ажил эхлүүлээд анхаа сургалтандаа яваад гээл тэгээд шинэ хоттой байраа олсон. Байрлуугаа түрүүчийн 7 хоног, тэрний өмнөх 7 хоногт анхаа амралтынхаа өдрөөр ирээд гэрээ нүүлгчээд тэгээ буцаад ажилдаа явсан, сургалтандаа явсан байгаа. Тэгээ би аавтайгаа хүүтэйгээ ингээл нөгөө хамаг тавилгаа ингээл бөөгнүүлэл авчирсан шинэ байрандаа үлдээл аавт хоёр өдөрт багаар янзлал байж гин. Шинэ хот, шинэ орчин, шинэ гэр, шинэ ажил гэд бүх зүйл ингээд нэг цаг мөчөд баргалж бүгд давхцаад тэгэд ингээд амар ачаалттай байгаа. Тэгэд аль болох ингээд зохицуулаад явахыг хичээж гин. Гэтэ бас зарим нэг өдөр бол үнэхээр чанга ялаа. Тэгээд эсвэл үед бол бүр нэг ер нь бол 4-5 цагийн л нойртой явж гин. Тийм болооч тэр юм уу ингээд бас буцаад хашил маань хөдлөөд эхэллээ. Уул нь миний хашил зүгээр болсон байсан чинь өчигдрөөс ахуулаад хамар битүүрээд хамарнаас гожоод хоолоо сониос өнгөдөөд ханаад үрцэн болов гэсэн чинь эсэргээрээ хашил хөдөлсөн байна. Тэгээд нэг иймэрхүү үйл явдалтай өдрүүд өнгөрж байна. Тэгээд хурдан бүр ингээд анхаа ирээсээ ажил нь сургалт нь хурдан дуусаасаа гэж бодож байна. Гэхдээ удахгүй 2 хоногийн дараа анхаа ирэх гэж байгаа. За өнөөдөр өвгийн төрсөн өдөр болоод бид гурав газар хоолж байна. Шинэ хотод ирсэн болохоор сайн газар мэдэхгүй. Гэтэ яг нэг иймэрхүү ресторанд ороод ирсэн байна. Айгуу гоё үйлчлэгээ сайтай гоё газар байна. За Арсаа өвөө хоёрын хоолоо ирсэн. Арсаа ямар хоол идэж байгаа? Пицца? Би томог идэх юм. Би томог идэх. Өвөө энэ гоё махтай хоол идэж байна. Би энэ бургер авсан чи Арсаа миний төмсийг авчихсан. За сайхан боллоорой. Өвөө төрсөн өдрийн минь хүргэе. Аюултай хөвгөлтэй. Воо, зөндөө том пицца шүү дээ. Миний үуч баарах юм уу? Тэ өвөөдөө ээжтэй өгөөрөө. За ээжээсээ гоё бургер идүүлээ дээрээ бас. За өвөө бид гурав хоолоо идчихэд манай хотын ингээд нөгөө голын эргээр алхаад байж. Арсаа энд айж ингээд энд тэгээд амар гоё усан онгоцнууд ирсэн байна. Гадаа стан нэр үнэхээр гоё юм. Тэр хараа нар чаргаж байгаа. Зя. Байраа гөрөлж явах цэвэрлэгээ дүнгүйсээ хийж дуусаа яж би. Энийг ойр бичлэгэнд ороод бичлэг хийх дуртай байна. Дүнгүйсээ цэвэрлэгээ хийгээд басна. Бодог модог хийсэн таас масаа бутаад. Нөгөө нэг гоё хар юм байхгүй тэр чигт нь ингээ бодож явахгүй болохгүй гэсэн дээр бодсон. Хүлээж авахаас илүү хүлээлгэж өгөх нь хамгийн том хариуцлага юм аа тий. Харин Энэ байранда яг 1 жил 1 сар шахав. 5 сарын хүлээж 5 сарын 25-нд 25-нд 19. Бараг жил хагас жил 1 сар амьдэрсэн. Тэгээ байр маань бол гоё тий. Сэтгэл хангалуун сул тал гэхээсээ илүү даваа талууд амьд байсан байр. Нэг цагаатаа жоохон гонхтой гэхдээ яг хөө дараагийн амьдрал биш гоё хаа. гонхтой гэж үзсэн. Тэгээ энэ байрандаа тасчихгүй да. Өнөөдөр гэхэд чинь л ирэхэд амар гоё юм чинь. Яг тий. Шинэ байранд очиж сарын дараа дасаад тэнцэнэ яг өөрийнхөө байранд ирж байгаа шиг мэдвэчтэй шүү дээ. За өнөөдөр ингээд нэг дуусах да ямар ч гэсэн одоо гэрлугай харин хавчиж байгаа юм байна. Тэгээ маргааш ажлын өдөр болж байгаа тийм.
Хатыг наваа. Би явлаа гэнэ. Зя. Өдрийн гэрээ нүлгсээр Хай. хай нэнэ. Хай. Йоо бид хэд нэрээ өчигдөрөөрөө хідэн цагт удлаа хаа. Шүнний өмсөж байна шүү дээ. Энэ шил надад ямар юм гэхгүй юу? Бисээ энэ аваагийн машин дотор байсан шилийн зүгэд үзсэн чинь угаасаа нар тусаад энэ зүү чи амар том шил ах шиг байна. Ингээ хамарны энэ дээр бүр дараад штэ амар том шил. Тэгээ би тийшээгээ юу яаж байна? Нэг пилетик авах гээд явж байна. Яасан гэхлээр манай пилетик шинэ орсон байранд болохгүй. Нөгөө газар ажилладаг пилетик. Манай пилетик болохоор тоогоор ажилладаг. Тэгээд бид хоёр дахиад пилетик авах шаардлагатай болоод юу манай нөгөө нэг хуучин юмнууд зардаг тийм хуучин юм зардаг ч гэдэг амар том зарын аппликейшн гэх юм уу? Тэгээ шинэ чим зарж байна шүү дээ. Шинэ чим зарж байна. Тийм зарын аппликейшн байдаг. Тэрэн дээрээс бит хоёр пилетик хайсан чинь нэг пилетик гарч ирээд тэгээ тэрийгээ очиж үзээд хэрвээ цэвэрхэн байх юм бол худалдаж авд юм уу гэдээ явж гин. Тэгсэн чинь ингээ бүр хөдөө газар хүрээд ирлээ те. GPS-ийн ч ордоггүй гинэ. Тэгээд тийм том ногоон талбайтай тийм тариалангийн газар л юм шигээд манай гэрээс нэг 15-20 минут явбал ийм хөдөө олч тийм ээ. Тэнийг төөрч нөгөө газраа олох шүү дээ. Яг хажууд нь ирчээл эргэлдээд. Бүр угаасаа үнэхээр хөдөөний газар юм. Олж. Бүр нэг юм нөгөө шорон зам байдаг шүү дээ тий. Нөгөө юу хар замгүй тэрэ. Яг тийм бүр шорон зам мамаар яваад тэгээд тийм тариалангийн газар шал айл юм шиг ээ. Тэгээд билетгээ бол авчлаа. Айгүй хөргөн цэвэрхэн эргэлсэн билетгээ. Тэгээд хоёр дэлгүүрт өчтөр орж үзсэн чинь шинэ нь хэдэн 280 евро гэдэг чийсэн. Тэгсэн чинь зар дээр болохоор хэрэглээд нэг удаагүй байгаа 60 евро үгүй 90 евро. 90 евро гэдэг чийсэн. Тэгээ сая авчлаа. Жохон л хэрэглэсэн. Тэрнээс л дэлгүүрт аваатай бараг л ялгаагүй дээ. Мөн дээрээс нь хоёр угаасаа яг билетик авах ер нь бол хэрэггүй гэхдээ тэгээд одоо яах вэ? Одоо өөрсдөө билет хиймгүүдээ доор агуулах таадаг. Тэгээд дараа нь өөр байшинд одоо жишээ нь хоолтой гэдэг айлын чиргэлсэн болохоор болж байгаа. Тийм ээ. Оо өнөөдөр чи нэрээ Аудын баярын өдөр гэсэн хөөрхи манай мөн нөхөр. Тийм миний хөө. Ирээд өгчүүлээд тэгэл нүүлгээл. Ямар ч өстөгтэй юу яавал билетгээ заргаж байгаа. Сайхан цэвэр хэлж хийцээ. Оо харин тийм ээ хөөрхи манай аав ах бид хэд ч нөгөө гэрийнхаа түлхэрийг авчаал тэг гэртээ хит хонсны дараа анхаа ирлээ 2-3 хонсны дараа анхаа ирж байгаа. Тэгээд дандаа бэлэн бүтээгдэхүүнүүдээр хооллол ийсэн ч одоо Монгол хоолоо халуун хоолоо идъя гэдэг. За ямар ч сайн харж галтаа залгаж хоолтой залгахаар шийдлээ. Яаж яахт амар халуун. Яг үнийг хэлээд сүүлийн сар гараа одоо 2 сар болж байна. Ер нь би хүчний ажил хийгээгүйгээрээ л хийлээ. Ер нь ядраагүйгээрээ л ядарч байна. Баг унтаж их ажиллаж хажуугаар гэрээ янзлж. Зэх өдөр нэг сар одоо нэг 10 хоногийн дараагаас нэг сайхан тайван шиг амьдрандаа Арсуугийн өрөөгийн харалтай. Би энд бүр тоглоомнуудын бүгдийг гаргаж тавьж агаад тэгээд би болсон тоглоомнуудын ийшээ бүр юм хайрцаг дотор хийгээд тэгээд одоо том болж байгаа болохоор ер нь жоохон бичиж зурах юмнуудын жоохон ширээн дээр нийл гаргаж тавья гэд ингээд зэгцлээд сууч. Амар их тоглоомтой нэрсэн.
авч өгье гэдээсэн чи энэ ингээ нөө хайрцаг дотор нь том тавч хийж марцсан байсан шүү дээ. Энийг одоо энэ зам өмсөлч. Ишгүй тавч авч өгөх шаардлага боллоо. Заримдаа ингээд юмнуудыг ингээд хайрцаглаад хийчихээр марцчих юм аа. Ингээд хөрхи шинэ хөтлөө шүү. Жаахан тамархаар нэмсүүлээ. Ай. Хасмэ. Зяк. Что тут свет? Ай. Өнөөдөр нэг арайч нэг хөшгөө тогтоож дууслаа. Хэдэн өрөөнд хөшөг тогтоо байгаа? Дөрөв өрөөнд 1 2 4 өрөөнд ёо 4 газар цаалж байна. Тэгэхээр Энэ өрөөнд 2. High five. Бичлэг болгон дээр арсан ирлээл гэхий бодож байгаа нь харагдахгүй. Яа байхгүй жаахан. Яа энэ яг арсан хайчаад байгаа юм бэ? Энэ үгээрээ Бүгийн хичээл амарсан. Манай энд дэвтэр уулын зуны сургууль бүртгүүлсэн байгаа тий. Зуны сургууль. Эхэлсэн. Сайн 11-ээс тий. 7 сар 11-ээс эхэлсэн чинь. Тэр явуулах зав байхгүй тэгээд 18-наас явуулах чинь дараа шинэ 7 хоногт нь. Өглөө хасч ажиллаа хичээл одоо хэдэн 400 км машинаа бариад явж юм. Тэгэл буцаа шөндөө ирэндээ бит хоёр тий. Нэг имэршгүй царайтай нэг 2 амттай явж ин да. Тэгээд нэг өвлсөд гэлтэй гэсэн чинь замд гэвэн кебаб гэж харагдах юм чинь кебаб гэдэг чинь нээр кебаб гэсэн тийм. Харин кебаб мэдэн шүү дээ хамж тийм гэдэг. Кебаб хаа вэ? Түрки? Нүд. Кебаб би дуртай анхаа нэг дуртай ш. Гэхдээ нэг удаан идэг үедээ идтий. Тэрнээс ер нь орох хөлтэй хөөтэй пицца кебаб хоёр нь би бол дуртай. Кебаб маань хор дээрээсээ өсч. Фанта кола хоёр аль нь гоё? Фанта нэр. Дэжи фанта авах. Фанта биш дээ. Фанта. Фанта. Би ер нь фанта биш. Фанта. Фанта, панда, банда. Гурав дээр би жоохон төр. Юу гэсэн үг вэ? P хоёр чи ондоо юм. Харин тийм л дээ. Одоо жишээ нь За юм дээр би панда, банда, фанта гурав дээр. Одоо яг зөв хэлсэн үү? банда гэж аа. Амтан. Банда. Панда штэ. Панда. No, that's a Fanta. Тийм. Бамброш. Okay, Panda. Панда, фанта, банда. Panda гэж үү? Банда. Бандана. Тэр чинь бандана гэдэг байхгүй яг тийм нэр. Бандана. Тэгээ банда гэж монголчууд. Тийм. Нөгөө толгонд зүгт идэг альч. Энэ ч гэсэн бандана гэдэг шүү дээ. Бандана гэдэг. Би тэр идэг. Үүний чинь бандага зүгээр авч хийгээд байгаа. Тэгээ зүгээр ядаж панда фанта өрөөлээ. Панда, фанта. Панда, фанта. Панда манта биш дээ, би багчтай.
Зарим нэг гэдэг Ф, М, Ф, М, орч П, Д, Ц, Ж, Ж, К. Зя миний хоол ирсэн хараа. Ийм хөөрхөн савлгаатай ирлээ. Савлгаа гэжтэй. Цаас нь амар гоё. тийм нэг дээр үе сонин шиг харагдаж байна те. Анхаад их Ийм гэсэн бас ялгаа байхгүй. Ийм хөөрхөн уцтай. Амар хүнднээс. барах уу? Уул нь кебабны газар ч болохоор ийм юм момент хийдгүй байхгүй. Зүгээр ингээд тавьчихдаг. Нөгөө мөнгөлөг цаасаар хийчихсэн тий. Тэгээ мөнгөлөг цаасаар ингээд тэгсэн чинь энэ амар хөөрхөн юм. гоё юм. Тэгээ Санагийн цааш. Асууж цаазаарч ирж байна. Амар гоё амтлаа. Давхсаран байгаа. Бараг л Женев рүүгээ орж ирж байна. Женев рүүгээ. Өөрөө тасцаа. Гэвэр нэг цаанаал нөгөө хүн дэгдэж нөгөө дассан газрын давуу зөөлнө гэдэг шиг Женев рүү төхөөл ирсэн чи амар гоё мэдрэмж төрж байна. Ер нь эсвэл айгүй Женевик гэдэг болч тээ. Мэдгүй чи доор 2 жил амьдэрсэн чинь тийж байгаа. Одоо жоохон санаж манад идэг болчихсон шүү дээ. Одоо тентгийн амьдрал жоохон сонирхолтой болоод нэг. Тийш ялчгүй бас гоё л доо цэвэрхэн. Яаж байгаль шал ондоо тий. Тийм бүр ингэ. Доор бол яг гоё юм гэх юм бол далаа байна та. Далаа тэгээд хамгийн гоё нөгөө дулаахан аюу гоё дулааханд би дуртай. Ийшээ бол жоохон үүлэн үлдээ нэлээд сэрүүхээс. Тэгээд 100 хүртэл аюу богинохон болдог тий. Жохон болоод тэгэл дуусч. Одоо л гадаа бүр ногоороо салиурал мод зодно амар их. Тэгэл гадуурх бүр орчин нь цэвэрхэн их гоё гэрээ цэвэрлцээ айл. Тэ. Тэгэд хүү имээ дээрээ Женевт химээ дээрээ ирсэн хүлээж ин гэсэн. Тэгээ бид хоёр орж нэг хоол идчихээ тэгэл хүүгээ аваал эмээ өвөөг аваал гэлүүгээ явна. Өнөөдөр миний хэдэн цаг машин барихт. Сая дэшиг 6 цаг. 6 цаг. Буцаад одоо хэд тийш орлоо? 11 өнгөрөө 12. 7 цаг. Ташаа дахиад одоо нэг 4-5 цаг. Явна да. За яах өглөө эртээс ажилтаа гэж байгаа шүү бит хоёр шүү. Гэтэ сайхан эрт тарсан болохоор өнөөдөр аягүй гоё. Хол явах замаа туулаад хүүхдээ аваад бараалж тээ. Их ажил амжилтлаа. Зүгээр ажлаа тарчаад маргааш ажил эхлэхээс өмнө зүгээр 1000 км явчаад ирдэг нас. Хүүгээ авах гал 1000 км тэгээд нэг 10 цаг машин 10 гаруй цаг тий. Машин 10 цагт л явж ин да. За яах гоё л шүү дээ. Харсан энд замдаа унтж байна. Одоо цаг 10 өнгөрч байна. Бид хэд хүүгээ аваад тэгэл шууд машин цуцсан. Буцаа зам руугаа гарсан. Амралтын газар хэсэг анхааг амраагаад кофе унгаас сэргэж байна. Йоо. Арай л хол явч тээ. Одоо нэг гэрлээ харахад хэдэн цаг төгцөө? Одоо нэг 2 цаг 30-40 минут яваа. За шөнө нэг 12 1-ийн үед л очих юм дээ тий. 1:30-40 гээл. Өнөөдөр хайгаа ажилтаа болсон. Имээ юу хийж байна? Имээ нуруу чилээ гаргаж. Имээ бүр харанхууд спорт хийж мэгээд ам шиг. Харахад нуруу чилээ, өдөрний чилээ гаргаж. Зөө. Өө тэнд хүүхдээ анзаараастай. Өө эмээ арсуу бид хэд бөөнд явж байгаа. Гадаастаа гоё оройна. За өнөөдөр бол нэг бүтэн гэр бүлээр ам бүлээрээ явж байна. Арсуухан сууж. Амралтын өдөр байгаа. Бид гурав өнөөдөр хуучин хотоороо дайраад хуучин амьдарч байсан хотоор дайраад тэгээ далааргийнхаа хот руу нэг танилында өдрийн хоол идэх гээд явж байна. Тэгээ арсаа ирсэн гоё юм аа. Бид гурав юу яагаад
Гуруулаа ямарч ийсэн одоо амьдраад ихсэн байгаа тий. Одоо ийш тийшээ холдож залахгүй. Тий. Арсаа ээж аваараа зөндөө сансан байсан тий Арсаа. А? За нэг тиймэрхүү сайхан руу орж ирээгүй сонирм биш үү? Сонир байна. Гэвч хоёр саяны 7 хоног, энэ 7 хоног хуучин бүр хамгийн анх амьдарч исэн Женев хотоор ингээд дайрчаад ирсэн хүүг очиж байгаа юм ба тий. А тэгснэ дахиад буцаад сая нүүсэн хот руугаа ингээд ирсэн чи энэ 7 оны хаашаа нөгөө хуучин хотод иргэдэг 7 оны юм байш. Тэгээ гой мэдрэмж авж байна. Хуучин амьдралаа зүрс гэл нүдний ордор орж. Эмээ өвөө хоёр нэрээ Женевс ирсэн шүү дээ. Мэдсэн мэлүү та нар гэдэг. Эмээ өвөө хоёр Марселлаар армаач хэлж байгаа. Тэнд турист хийж байгаа. Өдрийн аялал хийж байгаа. Эмээ өвөөг тэнд орхичоо. Тэгээ бид гурав ирсэн. Одоо буцахтаа эмээ өөрөө залгаал. За хүрээд ирээрээ. Мараа аваад явна даа. Гэртээ харьцгаая. Хоёрын өдрийн аялал дуусч гинөө гэж залгах хаах та. Баяна. За тэгнэ чинь. За. Арсаа. Одоо сар. Тэгээд за тэгээ хазаад идэж. Хацаар амар гоё. Хазаад гоё. Nice shoes гарч байгаа юм. Ваала. Анхны удаа тий баболт юуж удаж байгаа тий. Имээ. Ава. Өвөө. Юу вэ наач? Арсаа бид хэд ингэж орой хоолоо гадуур идчихий. Манай хотод ийм хөөхөн бүргэртэй гоё газар байт юм байна. Гоё. Ийм хоол. Тасаа. Ямар мах идэ даам бэ? Аха. Бүгд